За сайн бацхан уу бүгдээрэнд нь өцгөө өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр комент уншиж асуултанд хариулах чинь. Тэгээд бас хөөрхөн 200 300-аад комент байсан учраас бүгдийг нь унших боломжгүй. Яг нөгөө надад гоё урмын үг хэлсэн, магтан сайшаасан комментуудыг болохоор би ингэж зөвхөн өөртөө уншаад тэгээд голцоо асуултанд хариулна. Бас ганц нэг эсрэг комментууд ирсэн байлээ. Тэднэртэй хэдүүлээ. Хэрүүл хийцгэнэ. За, ямар ч тач эхлэе. Үргэлжлүүлээд байгаарэ. Амжилт. Анх яаж өөрийгөө тамгатай гэдгийг мэдсэн бэ гэдэг комментэд 7 лайк авсан байна. За энийг ярихаар айгу урт болох гээд байгаа маа. Ярил би уртаар нь яг үндэс суурьтай бүр анханасаа ярих хэрэгтэй л байна л да. Тэгэхээр энэ баг тусдаа нэг бичлэг болох гээд байна. За ямар ч байсан би бол яг ингээл би улаач болох уу болохгүй юу энэ төр гэж хайж явж аад мэдээгүй. Би ерөөсөө өөрийгөө тийм гэж боддгоо байсан. Харин зүгээр нөгөө өргөө гэртээ тохиолдож байгаа асуудлууд, өөртөө тохиолдож байгаа асуулттай хариулт хайж хүнтэй уулзч явж байгаад тэр хүн маань чи тамгатай гэж мэдүүлээд тэгж л мэдсэн дээ. Энэ удаадаа ингээд богнохоо хариулчихъя те. Бөөгийн тархины судраа ханаас олж авсан бэ гэж. Ер нь гэрлийн өргөний судрууд эрчитай төв дээр болон 8 шаргын арга бэлэг төв дээр зарагддаг. Гэхдээ бөөгийн тархины судар жоохон олдоц муутай байгаа болов уу л гэж бодож байна да. Уурыг яаж дарах вэ гэд би энэ өөрт нь урт хариулт өгсөн учраас энийг алгасчаа. FB эсвэл Insta-ны юу вэ? Гоё бичлэгүүд оруулдгүү гэж энэ бидэд FB Insta дээрээ болохоор иймэрхүү бичлэг оруулдгүй. Гэтэ нэг юм бодож байна. Нэр би нэг ингэж юм уншаад суухаараа бичлэгээ эргүүлээд харахаар ингээд нэг уурлаад байгаа юм шиг юм сонио харагдаад идэм билээ шүү. Ерөөсөө тийм биш шүү. Зүгээр юм анхаарал төвлөрөлтийн царай шүү да. Санамсаргүй зүйл байдгүй гэсэн 5 сард улаач болох юм аа. Илүү өшөө энэ талаар дэлгэрэнгүй яриараа шинэ улаач нар юу анхаарах вэ? Бууж ирэх болов хаяа нэг ууж идчих юм аа. Харсан онгот нь хаяад явчих үедээ ууж идээ тэр нь дайралчих үедээ гээд айхын хийгээ гинэ. За энэ бол дэлгэрэнгүй ярихаар бас бичлэг 1 2 3 ч бичлэг болцохоор сэтгэлтэй. Тэгээ би бас бүхнийг мэднэ ч гэж юу байх вэ? Зүгээр яг юу анхаарах вэ? Ууж идээ тэр нь дайралчих үедээ гэдэг дээр харин нэг санаа орж ирж байгаа л да нөгөө. Тэгээ хаана ууж идэж байгаасаа нэгдүгээр болно штэ. Хинтээ ууж идэж байгаасаа болно. За ууж идэх газрууд бол хөвчлэн бар, караоке, паб, лаунж гэдэг штэ. Тэр газар чинь дандаа юм харанхуй бүрийн хий, дээрээс нь дандаа л согтуу хүмүүс байдаг. Дандаа л одоо янз бүрийн асуудлууд гарч идэг учраас айгуу тийм сэвтэй ах магадлал өндөртэй. Тэгээд бас ууж иддэг найз нөхдүүд чинь өөрсдөө айгуу бас сэвтэй байх магадлал өндөртэй. Тийм учраас 5 сард гэдэг чи одоо удахгүй л босгож байгаа улаач юм байна. Тэгэхээр удахгүй босгож байгаа хүмүүс иймэрхүү сэвтэй газар, сэвтэй хүмүүс ер нь сэв буртгаас аль болох зайлс хийж ивэл зүгээр гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл хэрвээ чи ингээд өөрөө яна уучлаарай та ингээд өөрөө сэвтчих юм бол нөгөө буруу тийшээгээ чиглэгдээд хөтлөгдөөч гэх юм уу, одоо буруу багш магштайраа очиод буруу босчих ийм эрсдэл байгаа. Тэгээ босныхоо дараа ч гэсэн ер нь сэвтэй хүн чинь хэцүү шүү дээ. Тийм болохоор архит арснаасаа хаягдана гэхээс яхаас илүүтэй онготуудтай амар төвөг саад учруулна гэдгээс л айх хэрэгтэй болоо да. Тийм болохоор архит арснаасаа холхон байвал илүү дээр л гэж би хувьдаа хэлнэ. Өвдгөө тэрж уйлахтаа нарыг харан тайтгараад тохоогоо дэрлэж гуныхтаа сарыг санан тавьшраарэ амжилт про гэж гой коммент өгсөндөө баярлалаа. Би энэ комментийг сандаг шүү. Ер нь тэгээд бусад гой комментуудыг гой сандаг. За өг дээдс минь гэж бодохоор бүр голоосоо нулимс минь гарч шууд уйлаад байдаг нь ямар өчртэй юм болоо. Би өөрийгөө балаа солиотой гэж боддог гэсэн байна. Тэгээ би энэ асуултанд уг нь бол хариулсан. Гэхдээ бусад хүмүүс бас адилхан байж магадгүй. Тэгэхээр уйлж ивэл огш чинь гэсэн үг баг зэргийн холбоос үүсэж ийн гэж бас хэлж болох байх. Яг нөгөө аав ээжигээ ботхоор хүнийг огшооч гэх юм уу хайр дүүрээд уйлдагтай ижилхэн зүйл шүү. За бүгдийн сонссон шүү.
Facebook private group нэгээд сонсдог хүмүүсээсээ бас асуулт тавьж харилцан ярилцвал гэсэн байна. Тэгээд би энэ саналыг хүлээж аваад нэг групп нээсэн. Тэгээд эхлээд пабликаар нээсэн байж байгаад нэрээ private байсан зөв юм байна. Бас хүмүүс өөр тохиолдсон янз бүрийн юм ярил тэр чинь хүн нөгөө гадны янз бүрийн хүмүүс хараад ахаар онцгүй учраас private болгосон чинь тохиргоо нь 3 одоо бол 2 хоногийн дараа идэвхжээд private болохын гэсэн. Тэгээд Facebook дээр ийм үлгэрч гэдэг нэртэй групп нээсэн. Би линкийг энэ бичлэгнийхаа description дээр оруулжээ. Тэгээд үлгэрч гэдэг нь нөгөө storyteller-эл Монгол руу хөрвүүлж байгаа зарим байна гамаа. Тийм нэртэй групп нээсэн. Тэгээд та бүхэн яг манай сонсогчд өөрсдөө орж ирээд гоё хоорондоо найзалж нөхөрлөлөөд санаа бодлоо хуваалцаад явж явах зориулттай тийм групп байгаа. Миний зүгээс бол ямар нэгэн ашиг хонжоо ч юм уу одоогоор бүр яг энэ группийг ийм зорилготойгоор гэсэн юм хараахан бодоогүй байна. Ямар ч хэдүүлээ гоё танилцаад те найзалж нөхөрлөж болох байлгүй дээ. Бодлуудаас болж толгой задрах гээд байдгаас болж одоо бясалгал хий гэдэгт тулсан сөрөг бодлууд аимшигтай. Тийм бясалгалаар тэгээ бас бодлоо зэгцлэх яг бясалгалаар зэгцэлж болно л доо. Гэтэ бас зүгээр л сайхан эргцүүлээд бичиж тэмдэглэж юм уу янз бүрийн арга барилаар сайхан зэгцлээд учрыг нь олох хэрэгтэй л дээ. Гэтэ би ч гэсэн одоо гүйц учрыг нь олоогүй үе тэгэл бодолтой дарлуулал байж идэг юм дөө. За би яг сэтгэл готролд ороод ой санамжаа алдах юм байна. Сүүлийн хагас жил чигшуугаад хэсэг дүнгэнсээр байгаа. Шүн байнга хар дард зүудлээд байгаа. Ерөөсөө энэ бүгдийг сайн ойлгож өгөхгүй байгаад л байна. Шахан гэхээр яг ямар бүчиг хилээд байна. Асууж лавлах зүйл зөндөөл байна. Яаж зөвлөгөө авч холбогдох уу гинэ. За би энэ дэр өөрийнхөө пэйж хаягийг бичсэн байна. Би нэг storyteller гэдэг бас нэг Facebook пэйжтэй байхгүй өөрийгөө таних хөвгтөж дэвтэр гэдэг нэг дэвтэр сайхан хэлүүлж гаргасан. Тэрийгэ борлуулах гээд нэг пэйж нээсэн. Тэгээд тэр пэйжийнхаа линкийг тавьсан байна. Гэхдээ энэ хүн надтай холбогдсон гэж би бодохгүй байна. За ямар ч байсан тэгээд тэр пэйжийг бас энэ доор оруулжээ. Гэхдээ групптэй орчхоор ялгаагүй би байжлах юм чинь групптэй хэдүүлээ ярьсан дээр хаа. За тэгээд энэ комментиг дахиад нэг хараад байгаа юм. За чигшүүгээд гэж мэдрэлийн ядаргаа байж болох байх шүү. Би нөгөө нэг бага охиноо төрүүлээд 1 жил орчим баг юм ямар ч нойргүй явснаас болоод сүүл рүүгээ яг тэг чигшүүгээд идэм байлээ. Яг нөгөө архаг ядаргаа невроз гэдэг чинь тийм ингээд зүгээр яж хаад дүүд гэл ингээл бүглэрч орж ирээл бүр яг энэ дээр ингээд нөгөө дуграад идэм байлээ шүү дээ. Тэгээд байнга хар дарж зүүдлээд гэдэг нь жоохон тиймэрхүү сонсогдож байна да. Хар дарж зүүдлээд унтаж амарсан болохгүй тэгээ ядарсан сэрээд байх энэ төр бол ер нь жоохон сэвтээд ч юм уу те ойр орчны хэм жоохон онцгүй таагүй ч юм уу тиймэрхүү байгааг бас хэлж болдсон юм шиг үлээ. Байнга хар дарж зүүдлээд байгаа бол бас анхаарах болгоомжлох зүйл байгаад байна л гэж хэлмээр байна. Шахан гэхээр яг ямар мөчийг хилээд байна гэсэн байна. За тэгэхээр миний ойлгосноор одоо нөгөө зүгээр л явж байгаа хүн чинь үддэг хардаг хүнээр ч юм уу очихгүй шүү дээ. Эсвэл зүгээр л яваад байгаа юм чинь юу гэдэг зүгээр л яваад ахахгүй. Тэгэхээр бүр ингээд нөгөө мэдрэхгүй, мэдрэмжгүй ч гэх юм уу ойлгохгүй, сонсохгүй, бодохгүй, анхаарахгүй байгаа хүүхдүүдээ альва нэг эмзэг талаар нь шахаж жоохон ойлгуулж мэдрүүлдэг арга барил байдаг. Тэрийг л шахаа гэдэг аах. Тэгээд жишээлбэл одоо мөнгөндөө их анхаарал хандуулдаг хүнийг бол одоо мөнгө төгрөггүй болгож ажил үсэг бүтлгүүдүүлэх, тэгээд өвдөж чаддгүй хүнийг өвтгөх. За тэгээд сэтгэл санаан дээр эмзэг зэг нь байдаг хүнийг жоохон сэтгэл санаагаар нь доош нь шахах гэх мэтээр шахаад нөгөө хүн чинь яач байж вэ одоо юу болоод байна гэд ирж хайх замдаа өөрийгөө тамхтай гэдгийг олж мэдэх ч юм уу те
нөгөө босох үйл явцаа хурдлуулах ч юм уу ингээд аргагүй байдалд оруулж шахаж ийн л гэсэн үг ээ. Тийм л утгатай үг гэж би ойлгож явдаг. Би өөрийнхөө тухай ярьсан яриагаа дахин сонсож байгаа юм шиг байна. Гэхдээ би бөө бишээ зүгээр бөөгийн тархиараа холбогддог гинэ. Тэгээ ер нь сүүлийн үед ийм нөгөө хуйггүй ирнээсээ ингээ холбогддог, аль хэдийн холбогдсон хүмүүс янз бүрийн арга барилаар те ийм хүмүүс байдаг болсон. Юмс их өөрчлөгдөд байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээ би энийг бас анзаарж байгаа, бас хүлээн зөвшөөрж байгаа. Учираас саяны комментиг уншихыг хүслээ. Монлайт подкаст сонссон гэж мөргөө зам тоолжээ. Гэтэ минийх бол гайгүй дээ. Бүр бодтой амар юм тоолсон хүмүүс байдаг. Тэр нарын хажууд би бол зүгээр дугаал ижсэн тэр ах гэж боддог. Баярлаа. Дэвтрийн маань авсанд бөглөөрэй. За, онгод болгоогүй энгийн хүн хэрнээ энэ тохио бодлуудыг яг гаднаас авч байгаа юм шиг байнга мэдэрдэг байх боломжтой юу? За, энэ дээр бүр ингэ сануулж хэлье. Би ингээд асуултанд хариулж байгаа учраас шууд ингээл таг гэж хариулах гэдэг байхгүй. Тэгэхээр бүр ингээд байнга миний бодлоор гэхээр надад жоохон төвөгтэй байгаа. Тийм болохоор би зүгээр л яг л өөрийнхөө бодлоор л зүгээр хариулчихъя. Тэгээд та бүхэн би босоод 1.6 жил болж байгаа шиндээ орох улаач шүү. Тэгээд өөрийнхөө бодлоор хариулж байгаа шүү гэдгийг ингээд ойлгоод авчаарай. За тэгээд би бол болно гэж бодож байна. Тэгээд хэдэн жилийн өмнөөс яг ийм болцоод байгаа юм аа. Надад тохиолддог зүйлстэй их адилхан байна л да. Нэг юм хэлсний дараа заавал өөр өнцгөр бодогдож, зөвтгөж эсвэл буруутгагдаж тархинд шууд орж ирдэг гэдэг чинь надад бол амар танил татна мэдрэмж байна л да. Яг тэгэж орж ирдэг. Миний хувьд ч гэсэн яг адилхан. Энэ бол энийг би тэгтээ бодлоор гэхээс илүү мэдрэмжээр за яг бодлоор бас байж болно бол хөдөлгөөн чиглүүлэг хийж ухуулж бодуулах гад байгаа л зүйл юм байна гэж ойлгож хүлээж авдаг. Тэгээд надад яг тархинд шууд орж ирдэг гэдэг юмнууд ч үргэлж өдрөө бүртээ тохиолддог. За тэгээд бас маш их зүүдэлдэг. Зүүн совин маань ер нь ихэнх нь үнэн байдаг. Багасаа л их зүүн совинтай байсан. Гэхдээ энэ нэргээд намайг их зовоодог гинэ. За зовоогоод байгаа ч яах ёстой бол ямар учиртай юм бол гэдэг төөрөгдөл учраа олохгүй байдлаас л үүсэж байгаа байлгүй дээ. Тэгээд угаасаа агуулсан тайван байхгүй гаднаас ингээд нөлөөлөлт байхаар жоохон тухаалдах гад байдаг. Гэхдээ уг нь бол зовох зүйл биш ээ. Энэ бол бараг бэлэг гэж хэлж болно шүү дээ. Тэгээд ашигла гээл танд хэлээд байгаа. Энийг ашиглаж одоо ямарваа нэгэн үр дүн гарга гэдэл өгөөд байгаа зүйл шүү. Хэд хоногийн өмнө бараг ухаан алдсан ч тохиолдол гарсан би яах ёстой вэ? За яагаад ухаан алдсныг мэдэхгүй учраас би одоо яг юу ч хэлхийг мэдэхгүй. Гэхдээ ухаан алдчихин гэдэг бол жоохон дайруулсан маягийн юм болов? Бууралдаа дайруулсан юм уу? Өөр юмд дайруулсан юм уу гэдэг иймэрхүү юмыг одоо тодолцож хариулахгүй бол шууд хариулж яриа болохгүй хаа. Гэхдээ иймэрхүү юм ухуулж бодуулаад байвал өөрийнхөө буралтаар дайруулсан болов уу гэж би хамгаалж байна. Байн ухаалтаж унаад байвал бас л жоохон шахааны л нэг хэлбэр болов л гэж би бас бодож байна. За энэ дэр гоё хариултыг нөхсөн байна. Би онгод тэнгэртэй бөө хүн биш л дээ. Гэхдээ багын надад зүүн совин тулж тушдаг нэг тийм зүйл байгаа юм шиг мэдрэгдэг гэсэн. Нийгмийн амьдралд ороод бужигнаж явхад тэр чанараасаа холдож хөндөрөөд байгаа зүүн совингоо мэдэрч явхад үргэлж намайг сайжруулдаг сайн хүн байлгадаг учраас үүнээсээ холдож болохгүй юм шиг байгаа юм гэж шүү хүмүүсээ. Сайн байна уу? Яагаад улаач хүн хоолны хоригтой байдаг юм болоо? Одоохондоо угаа аваагүй ч хоолны мөн зарим зүйлийн хоригтой байна гэж байх уу гинэ. Би энэ асуултанд өөрт нь хариулсан. Тэгээд гэтээ яг хариулчихъя. Тэр одоо хориглоод байгаа идэх юм нь буурлын хэмээг задалдаг гэж бол мөн альва овог хотгийн шүтэн амьтан байвал тэр амьтныхаа махыг идээд ахнаас зүү зохисгүй гэсэн утгаар бас хориглолтын байлээ. Гэх мэтчлэн олон янзын шалтгаан байж болно. Тэгээд угаа аваагүй ч гэсэн хориглоод байна гэдэг чинь тэр онгод тань дээр ингэж бууж ирэхэд тэр онгодын хэмээг задлах ч юм уу ямар нэгэн ийм
саад дотгор үзүүлэх учраас л хоригдж байгаа. Тийм учраас хоригоо дагах нь зүйтэй. Надад бол ямар нэгэн хоолны хориг гэж одоогор хэлсэн зүйл байхгүй. Гэхдээ би зүгээр л зөнгөөрөж гэх юм уу цаанаасаа гахаа дахиа махаа нэмэх идмээргүй санагдаад эдгээ эрс багасгаад удаж байгаа. Гэхдээ яг хаяа тэгэл идчихдэг л те. Яагаад гэвэл надад яг нөгөө би энийг яг цэрлжин чи идэж болохгүй гэж хориглоогүй учраас ялангуяа эхний үедээ эхэлж байгаа үедээ тэр цээр хоригийг бол яг цав барьж явах нь хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна да. За дахиад анх яг яаж яваад удган болох ёстой гэдгээ мэдсэн бэ гэдэг коммент 5 лайк авсан байна. За тэгээд би нэг бичлэг хийхийг бодно. Ер нь бол дарк юмнуудыг сонсохгүй байвал дарк бодолд хүрэхгүй, дарк үйл хийгдэхгүй гэсэн үг. Баярлалаа охин минь гинэ. Баярлалаа. Гэтэ сүүлийн үед би энэ дээр бас нэг юм ажигласан. Тэр нэг дарк юмнуудыг сонсож тэндээс хэрэгтэй мэдээлэл авах, учиг зангилаг, тайлах энэ төр гэсэн үйл бас байдсан юм шиг байлаа шүү. Тэгэхээр бас таг хориглохгүй энэ дээр бас юм жоохон нээлттэй хандаж баймаар ч юм уу гэж бас бодсон. Ихтүүлэхгүй тий. Яг л ийм байгаад байдаг шүү. Үнэхээр сэтгэл зүйчээс зөвлөгөө авъя, би нэг биш байна, ингэж байгаад галзуурчих вэ гэж их боддог. Галзуурсан хүмүүсийг ч хөрх юм олон зүйл туулж сэтгэл сэтгцэн дийлэхгүй юм болдог гэж ойлгосон. Харин тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө олон нийт танигдаад байгаа тэр хүмүүсийг одоо муулж доромжлохоос илүүтэй тэднээс сургамж аваж те буруудах юм бол нэг иймэрхүү болох юм бэ шүү гэдэг юмаа бас харж явах хэрэгтэй болов гэж би бодоод идэв. Би бас яг тэгдгээс ахгүй яг өөрийгөө галзуурч ийн гэж бодох үедээ ингээд нөгөө лайв хийдэг хүн байдэн штэ. Тэрний бичлэгийг хараад яна би ийм болчих үедээ гэж боддог байсан. Тэгээд тэгж бодож байгаараа тэр нь одоо ялгахад тустай. Тэгээд тэрнээс сэргийлэхэд бас надад нэг юм барьц болоод байгаа юм шиг санагддаг байсан шүү. Гой ерөөл бичиж өгсөн байна. ертөнцийн наран дэвэгдэж 9 үеэрээ жаргалтай яваарэ. Баярлалаа. Тэгээд нөгөө бусдын комментэнд би баярлахгүйтэй уншихгүй байгаа биш шүү. Үнэхээр гоё комментод та нар надад бол амар урам өгөөд би ингээд өшөөл олон гоё бичлэг хиймээр л санагдаад байдаг. Чихэн чивнэж байгаа юм шиг сонсогддгоо шүү. Би бол чихээрээ ер нь юм сонсч үзээгүй, дандаа бодлоороо сонсдог гэх юм уу. Хүн буюу бид номыг хаанаас олж авах вэ? Фэйсбүүкээс хайгаад угаасаа групп энтрийг гараад ирд юм байлээ. Тэгээд ууланч надад дугаар нь байгаа л да. Нөгөө зохиогч нь бас нэг подкаст хийдэж штт. Сэрэнг ирэн гэд YouTube дээр байдаг шүү. За улаач биш ч гэсэн иймэрхүү подкастууд сонсоод 30 гарчгаад юу ч хийж чадахгүй байгаадаа гутраад өөрийгөө олоогүй хэнд ч хэрэггүй мэдрэмж төрөөд ямар нэг юм л хайгаад байгаа хүн байна. Яг вэ эхний ээлжинд номнууд олж уншмаар байна. Та энэ өвөг дэдтэйгээ холбогдох өөрийгөө таних Монгол уламжлал даалт ухамсар сүнсний сэрэлт энтер гэж сэдвүүдээр ойлголт авах хэдэн хэрэгтэй номны нэр санал болгооч гэсэн байна. Баярлалаа. Тэгээд надтай маш ойрхон мэдрэмж байна. Би чинь 30 гарчаад улаач болсон. Тэгээд 30 гартлаа ёстой л юу ч хийж бүтээгээгүй л өөрийгөө ёстой маш их голдог байсан. Одоо ч нэг бүтээсэн ч юм алгал байлтаг. Тэгээд би бол зөвхөн 5 подкаст сонсоод гэрлийн өргөний судруудаар ер нь хүмүүжсэн өхөн. Тэгээд дээрэс нь алтан дэд үнний аялгауг бол хүмүүс заавал нэг сөхөд үзэх хэрэгтэй гэж боддгоо. Ер нь өөр ном судар уншаагүй гэсэн үг биш, уншсан. Тэгээд яг шигшигдсэн гэвэл би яг энэ хоёрыг хэлнэ. Гэхдээ энд би өөрөө комментээр бичсэн байна. Бусад хүмүүстээс хэрэг болж магадгүй гэж бодлоо. Тантай уулзаж, ярилцаж болох уу, ямар нэгэн үйл хийлгэхгүй гинэ. Яг би уулзахаас бол нэг их татгалцдаггүй. Хэрвээ завтай байвал яг яагаад уулзахаас татгалцдаггүй вэ гэхээр ард нь буурлуудын ямар нэгэн үйл байж магадгүй. Учираас зарим нэг хүнтэй уулзаад тэр хүмүүст тус нэмэр болж магадгүй гэж боддог үднээс л
санагддаг да. Онгод гэдэг нь яг ямар хүмүүс байдیں۔ Дээр үеийн удмынчин хүмүүсийн сүнс юм уу гинэ. За одоогоор миний мэдэж байгаагаар Зөв 5 подкаст дээр устгагдаж болохгүй мэдээлэл агуулсан сүнсийг онгод гинэ гэж тодорхойлсон байдаг. Би энэ тодорхойлолтоо яг одоогийн энэ цаг хугацаанд санал нэгтэй байдаг. Дээр үеийн удмынчин хүмүүсийн сүнс юм уу гинэ. Тийм ээ. Гэхдээ хүн болгон өвгдээдстэй тэр дунд устгагдаж болохгүй өв тээсэн мэдээлэл агуулсан сүнснүүд олон байгаа. Тэгэхээр онгодгүй хүн байх уу гэж би сүүлийн үед боддог болсон. За тэгэхээр дээр үеийн хүмүүс өгсөн ч буцаж орж ирэх боломжтой гэсэн үг юм уу гэж байна. Тэгээд үхээд оргуу алга болчвол харамсалтай биш үү гэж би энэ дээр хариулмаар байна. Тийм бол яагаад энгийн хүнийг сонгож буудгийн бол зүгээр рандом сүнс энтрийг дуудаж буулгаад байгаа мó гинэ. Маш олон зүйл ингээд уншаад тэднээс авсан миний дүгнэлтээр бол улаачиг тэр буух онгод нь сүнсийн жоохон бэлтгэж жаад ч юм уу сонгож байгаад ч юм уу тэ яг энэ хоёр хүний хүүхд болгож төрүүлнэ гэд төрүүлээд тэгээд төрүүлэхдээ тамгалцсан төрүүлдэг гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр одоо тэр тамгалзан өрн том болоод ийм энгийн хүн болсон байна. Тэгэхээр энгийн намайг сонгож буусан гэхээсээ илүү одоо буух ёстой байсан болохоор бууж байгаа гэж хариулах юм болов. Тэгээ рандом сүнс энтрийг дуудаж буулгаад байгаа мó гэдэг дээр бол би үгүй гэж хэлнэ. Би чинь өөрийнхөө одоо махан биеийг хуваагаад те цаг хугацаагаа зарцуулаад онгод гэд тэр өөрөөсөө дэвшсэн мэдлэг мэдээлэлтэй сүнсийг буулгаж тэндээсээ өөртөө өгөөжтэй бусдад дэмтэй мэдлэг мэдээллийг авах гээд байгаа шүү дээ. Түүнээс ш рандом сүнс энтрийг буулгах юм бол би яах гэж махан бие тэгж тэг хүнтэй хуваалцах вэ? Тэгэхээр нөгөө зүгээр л юм тэг хинэгч хамаагүй буулгах юм бол тэнд буулгаад байгаа зориг гэдэг юм оршихой болж байна. Тэгэхээр надаас илүү надад өгөх юмтай байж ижил буулгана. Тэгээ буух хэрэгтэй байна гэж ойлгож байна. Тийм болохоор рандом сүнс буулгана гэж байхгүй. Тэгээд oh gosh, I have got so many questions. Анх удаа имийг сонирхож сонсож үзэж байгаа болохоор асуулаа. Гэгээ сонирхолтой байлаа гэд. Анх удаа имийг сонирхож үзээд миний суугийг сонссонд баярлалаа. Тавтай морилоорой. Тэгээд надаас илүү гүн гүнзгий мэдээлэл өгдөг агуулгатай сувгууд байдаг шүү. Цааш нь гоё дэлгэрүүлээд судлаарай. Аялалд гараарай гэж хүсье. За анх удаа юм сонирхож үзэж байгаа болохоор үнэхээр сонирхолтой байлаа гинэ. Бас анхлан энэ чинь нэг хүн юм байна. Сэтгцийн тест үнэхээр өгж үзмээр юм шигэ. Доромжлох гэсэндээ биш шүү. Зүгээр сайенс талаас их сонирхолтой юм байна. Ийм үед тарих сэтгэл санаа яадаг бол гэж бодов. Хэрэв үзвэл шеэрлэл хандлт авах байх хаа. Хүмүүс хоёр хуваагддаг нэг хэсэг нь итгээд нөгөө хэсэг нь галзуу солиотой гэд тэрэнд хариу болж чадах юм шиг санагдлаа. Сэтгэл судлал бүрэн шинжлэгдсэн шинжлэх ухаан тиймээс go for it гэнэ. За яг боломж олдол тэднэ. Ойрын хугацаанд бол худлаахаа. Сэмүүд өөрөө амар хоочор дараалтай хэцүү газар. Дээрээс нь би өөрөө яг одоогийн байдлаар маш их ажил овоолчод сууж байгаа. Гэхдээ боломж олдвол би татгалзахгүй. Тэгээд яг энэ үед сэтгэл санаа ямар байдаг болоо галзуу солиотой гэдэг. Тэгэл галзуу солиотой юм шиг санагддгийн. Тэгэл нэг болохоор зүгээр юм шиг л санагддгийн. Тэгэл энэний голчийг барих гэж л одоо зовж үе шүү дээ гэдэг шиг. За сайн уу миний багаасаа
найзалж байсан найз маань надад хараал хийсэн байсан. Бүх хүүхэд байсан. Өөрөө их өнгөрөө хатаарх хүүхэд байсан. Надаас илүү явна гэж бодоод араас өргөл өргөд миний нүүрэн дээр амар их батг гарч эхэлсэн. Бөөл амаас асуухад бөөгийн хорлол болжээ гэж байсан. Энийг ер нь яаж буцаах ёстой вэ? Их гомдоод байдаг юм аа. Би зөндөө сэтгэл гаргадаг найз байсан гэж. Ийм хараал хийгээд байдаг хүмүүсийг би одоо ерөөсөй ойлгохгүй юм аа. Ийм сонио атаархснаасаа болоод хүн рүү ингээ хараал хийнгүүт тэрэнд нь үгэнд нь ороод тэр үүлийг өөрийнхөө өмнөөс дүүрэх гээд явж ийн гэхээр нэг л миний санаанд багтахгүй нэг нийцэхгүй санагдаад байгаа байхгүй. Буурлууд өгн тийм юм хийхгүй л баймаар юм. Тэг хэдий өвөр хүүхдэд хайртай ч гэсэн үр хүүхэд нь тэнэгтэй дах чинь тэрийг өгшүүлээл хүн амтаа хараагаал үл хийгээд үл дүүргээд явж идэг буурал гэж юу байх уу? Гэхдээ бол хараал байдгүй энэ төр гэж бол хэлэхгүй. Хараал гэж юм бол яг байдгийн байлээ. Талтын ертөнцийн нөгөө хий зүйлс чи яг бодиттой тул яг бодит болоод байгаа. Тэгээд би яг хараал хариулга энэ төр тал дээр үнэхээр юу ч мэдэхгүй. Би яг тийм үйл хийж одоор үзээгүй байна. Тэр талаар мэдээлэлч надад буурлууд маань одоор буулгаагүй байна. Зүгээр миний зүгээс хэлж чадхаар бол заяа. Альва нэгэн хий зүйл чинь итгэл авч иж бичдэг. Тийм учраас энэ бол миний заяа тавилан өөртөө эзэн байхад энд хинч гаднаас тэгж зөвшөөрлгүйгээр халтаж чадахгүй гэсэн бат итгэлтэй байх юм бол иймэрхүү зүйлээс өөрийгөө хамгаалж чадах болов гэж бодож байна. Түүнээс ш одоо ингээл намайг хараач хөдөө энэ төр гээд айгаад байвал харин ч бүр эсрэгээрээ нөгөө харааж байгаа хүндээ хүч өгөх юм шиг надад санагддаг. Тэгээд би улаач болохоос өмнө ингэж боддог байсан. Одоо ч гэсэн ингэж бодож байгаа. Тэгээд яг гоо манай одоогийн багш маань нэг групп дээр ингээд тавьсан байсан юм. Утхан заяа ерөө ингээд харын лам хүрлээ гэж утгах юм бол над руу ирж байгаа тэр муу муухай бүх нь буцаад өөрлөө нь явах байж гэдэг юм. Ингээл сайхан бодлороо буцаачч бас болд юм шиг үлээ. Тэгэхээр өөртөө итгэлтэй байж хамт хүмүүс тэгж далтаас нөлөөлөх боломжийг битгий олго гэж хэлмээр байна да. Миний зүгээс хэлж чадах юм энэ л үнэхээр тэг үйлдвэрсэн бол энийг засч янзалдаг хүмүүс нь бас байдгийн болов яадаг юм бол үнэхээр мэдэхгүй байна. Сайн байна уу? Шинэ удган байгаа юм аа. Онгод тэнгэрээ авахд яг ямар зүйл дээр анхаарвал зүгээр байдаг вэ? Сэтгэл зүйн хувьд их савлгаатай нөхөртөөж тархаа болоод шүүхээр явж байгаа маа аргаа бариад үзмэрч дээр утсан онгодын шахаа байна. Хурдан хоёуг өмсгөлөө бэлдээд аваарай гэсэн юун дээр илүү анхаарах вэ? Туршлагаасаа хуваалцаж баярлалаа. Онгод тэнгэрээ авахд яг ямар зүйл дээр анхаарвал зүгээр байдаг вэ? Талаар л ер нь бичлэгүүд хийгээд байгаа. Тэгээд энийг бас шууд тийм ийм зүйл дээр анхаарах гэж хэлж байгаа хэцүү л. Ер нь тэгэл өөр дээрээ л анхаарна. Өөр дээрээ л өөртөөгөө л ажиллана. Сэтгэл зүйн хувьд их савлгаатай нөхөртөөгөөж тархаа болоод гэнэ. Савлаад байгаа бол тэгээд тогтоож сурна. Тогтоож сурах дээр анхаарлаа өгнө. Яаж тогтоож сурах уу гэдгээ яаж нөгөө бодож хайж тэгээд дүгнэж зэгцэлж тэгээд жоохон тогтооно. Тэгээд нөхөртөөгөө тархаа болно гэхээр угаасаа яг иргэн тойрныхон тэгэл мань митийг тэгэл хүлэн зөвшөөрдөг юм дөө. Ер нь нэг сайхан хүлээд авсан гэр бүлтэй хүн тун цөөхөн штэ. Намайг ч гэсэн тэгэл одоо ээж маань эмч ангаах ухааны хүн тэгэл чи нэг ингэж гал зурч байвал гэн маань энэ охин гал зурж байгаа юм бахта гэсэн нүдээр харна. Одоо нөхөр маань л угаасаа наа чи мэдрэл муутай л гэдэг штэ. Галзуу малзуу зөндөө тэгжсэн. Тэгээд тэр алганд ингээл одоо юу гэдэг тэднэрт ингээ хүлэн зөвшөөрөхгүй байх ерөөсөө хэрэггүй гэж би сүүлийн үед боддог болсон. Тэгээд намайг галзуу гэж бодноо, мэдрэл муутай гэж бодноо те хамаагүй би ямар ч зүйлсэн хийх юм а хийгээд ингээд би мэдрэл муутай бишээ гэдгээ цаг хугацааны явцад хийж байгаа үйлдэл гаргаж байгаа шийдвэрээр өөрөө татлаад батлаад явхад л болно.
гэж боддог болсон. Тэгээд үзмэрчдэр утсан онгодын шахаа байна. Хурдан уяг өмсөглөө бэлдээд аваарэ гэд тэгсэн гэж юм. Тэгээд энэ бас хоёр талтай, зарим нэгэн одоо луйвэрчд тэгээ хурдан өстой одоо л ахгүй бол тэгин ингэн гэдэг тийм байлээ. Гэхдээ зарим тохиолдолд үнэхээр одоо л ахгүй бол болохоо болсон тохиолдол бас байдаг. Энийг ялгахад бас аюу хэцүү л байдаг юм шиг үлээ. Тэгэхээр хоёр талтай л бодож байхад зүгээр. Тэгээд энэ дэр нэг юм хэлэхэд нөгөө нэг за шахаанаас болоод тэгээд янз бүр болжээ гэхэд онгодоо авчаад хүмүүс нөгөө шахаагаа бүр ингээд зүү авцсан юм шиг ор мөргөө алга болно гэж бодоод байдаг. Бүх юм ингээл сайхан болвол тэнгэр цэв цэглэмэг болчих юм шиг бодоод байдаг тухай би бас ярьсан байгаа. Тэгээд бас тэр нь юу л бол тэрэн дээр бас сэтгэл санаа бэлдээд улам л цаашаа дахиад савлгаанд ороод өөртөө ажиллах зайшгүй шаардлагатай нүүр тулгардаг шүү гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай гэж хэлье. Юм бодохоор бодлын хариуг хэлж өгöd ганцаараа байсан ч хажууд хүн тамхи татаад байгаа юм шиг үнэртэй байдаг. Би хоёр туйл сэтгэцэн эмэгтэй ч юм шиг гинэ. За тэгээд юм бодохоор хариуг хэлж өгöd байгаа юм шиг санагдаад байгаа бол энэ бодол биш байна л гэсэн үг шүү дээ. Хүн өөрийнхөө бодлыг ер нь ялгадаг юм аа. Тэгээд ганцаараа байсан ч хажууд хүн тамхи татдаг байгаа юм шиг үнэртэй байдаг. Тэгэхээр магадгүй ингээд хэрвээ дахил ч юм уу байдаг бол тэндээ ийм зөвхөн тамхи уугуулад гинэ тамхи хасаагаад тавьж үзээрэй. Заримдаа нөгөө онготод тийм хэргэлдэг юм аа нэхэхтэй тэгэж мэдрүүлэх хандлага бас байдаг юм шиг байлээ. Тэгэд тамхин дээр арай гайг байх гэж бодож байна. Арх марх үнэртэй байвал харин болгоомжсон зүйтэй байх гэж бодож байна. Яг бас шимээр ундаалдаг онгодууд байдаг л та тий. Энэ дээр бас яг бүр тэр нь болохгүй тийм юм гэж хэлэхэд айгүй хэцүү янз байгаад идэм билээ. Хоёр туйл сэтгцэн эмгийн хувьд би үргэлж өөрийгөө тэгж боддгоо. Одоо ч бодсоор л байгаа. Эсвэл бууж өгөөд эмчилгээ ав. Эсвэл учрыг олох арга зам байгаа шүү дээ. Шинэ улааж онгодоо 6 сараас авах юмаа тэр болтол цэрлэх зүйл энэ төр байгаа юу. За би энэ дэр өөртөөгөө ажиллаараа элдв сэвтэй үйл, сэвтэй газар, сэвтэй хүмүүсээс холхон байхад илүүдэхгүй байхаа гэж бичсэн байна. Тэгэд энэ дэр нэг дэлгэрүүлэх шаардлагагүй л гэж бодож байна. Багшаа зөв сонгох маш чухал шүү. Тэгэд нөгөө луйвэрчд их байдаг шүү л гэж анхааруулъя да. Тэгэхээр сонирхолтой байна. Мухар цэцэг, бөөлам, хуурга, хэж шүтээд бүхий л зүйлээ үзүүлж харуулад амьдрал ирээдүгээ шийдүүлээд байх зөв зохистой юу, хэмжээ хязгаар гэж бий юу, хор хөнөөл гэж бий юу, энэ талаар мэдээлэл хүргээрэй гэсэн байна. Амжилт төсөө үйлсэн дэлгэр байх болтугай баярлаа. За энэ талаар би бараг түрүү ярьсан те. Ер нь аль хүн өөрийнхөө эзэн. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг хүнээр байна онгодоор бусад хүмүүсийн онгодоор шийдүүлнэ гэдэг зөв зохистой юу гэвэл би одоо их зөв зохистой зүйл биш болол гэж бодож байна. Яг тэгвэл та нар өөртөө өгд эзтэй байгаа. Дээрээс нь өөрсдийн гэсэн өгдөл, авяас бэлэг, онцлог, өөрийн гэсэн одоо үүрэг хариуцлага гэж юм байгаа. Тэгэхээр хүнээр шийдвэрлээд байх юм арай л биш л болоо даа л гэж бодох юм да. Хор хөнөөл гэж би юу гэхээр олон донд ч нэг уулын мод урттай богинтой гэдэгчлэн хор хөнөөл учруулж болохгүй хүмүүс байгаа. Ер нь энэ тал дээр манай буурлууд дандаа тэгдэг байхгүй. Одоо жишээл манай хамаатан садан газ ч юм уу одоо манай аамаа байна л та. Яг нөгөө бөө гэдэг зүйлээ яг мухар сүсэг утгаар нь ойлгодог. Тэгээд одоо уулзгаараа ингээл эрүүл мэндэ асуудаг ч юм уу тий. Эсвэл ингээл ажил төрөл асуугаад байдаг. Тэгэхээр манай буурлууд ингээд загнаад байгаа байхгүй юу. Хүй чи ингээд өөрийгөө хооллож ямар хоол орохыг шийдэж байгаараа эрүүл мэндэ чи л хамгийн сайн мэдэх ёстой үстэй. Яагаад надаас асууад байгаа ингээд. Тэгээ ажил төрөл асуугаар ингээд чи одоо өдөө ингээд 60 гартлаа ажил төрлөө өөрөө хийгээд өөрөө бүтээгээд болгоод бүр ингээд
тэгээ чадамжтай болчоод одоо яагаад надаас асууад байгаа чи зүгээр ингээ хийдгэр л хийлтэй чи ингээ хизээний чадан штэ гэдэг ингээд ерөөс тийм хувийн өөрөө шийдчих юмд хариулт өгөх айгу дурггүй байдаг. Энэ дэр манайхан өөртөөхөр ойлгоод авчаарай. Би бол ингэж л хариулт өгье доо. За нэрээ нөгөө манай онготтой ярилцсан бичлэг дээр нөгөө хөтлөгч хийж байгаа залууг жоохон шөөмжилцгээсэн байлээ. Тэгэд манайхан эндээс зүгээр шийдэл гаргалгаа хайх гэж хийж байгаа болохоос биш би биенээ буруутгах гэж хийгээгүй учраас дээрэс нь энэ хүн чинь нөгөө надад туслаад подкаст хийлцээд өөрөө тэр микрофон энтрээ авчираад бичлэгийн дуу чимээг нь дараад эдитлээд ингээд өөрийнхөө үйлийг хийгээ явж байгаа хүн болохоор нэг тийм шүүмжлээд байх гэхээсээ илүү тэгэл шүүмжлэмээр байвал шүүмжлээ өөртөө үлдээдэг ч юм уу тэгсгээд хүлээгээд авцсан зүг баха. Тэгээд ер нь бол онготын буултанд сууж байгаа хүмүүсийг гаднаас сонсохоор хүн болго ингээ шүүмжлэмээр санагдаг. Надад ч гэсэн энэ одоо юу яриад байгаа юм бэ гэж бодогдох үе байдаг л та. Тэгээ хин ч гэсэн ирээд суугаад бүгд л ямар нэгэн байдлаараа шүүмжлүүлэх учраас нөгөө үйл хийгээд явж байгаа нэгнээ илүүтэй урмаар тэтгүүл дээр байхаа. Тэгээд нөгөө цаашдаа бас подкаст хиймээр штэ. Ер нь л тэ нэг гомдоогоод алга болгочихгүй юм шиг. Тэгээд яа нөгөө талаар ойлгоогүй байгаа нь ойлгуулж чадаагүй онгодуудын буруу өнтер гэж ярьсан хүмүүсийн дур үзлэг их хүргэсэн байх. Тэгээ надад ч гэсэн сонсоход ягаад ер нь энэ цаг хугацаанд бид нэр энэ орон зайдээ эзэн байхад альва нэгэн онгод бууж ирээд үгээ хэлж байгаа нь их юм биш үү те. Бид нэр хэлсний хүчинд одоо энэ сүүлийн 10 жилд сэрсэн хүмүүс, ойлгосон хүмүүс, өв соёлоо судалдаг хүмүүс ийм олноор төрж бий болжээ. Тэгээгүй бол өдөд ямар ч байх байсан. Би мэд чинь одоо бүр тэр чигтээ тэгээд шоудад алга болох ч байсан юм билүү хэн мэдлээ те. Тэд нар бол үр дүнгээ гаргацсан. Бид нэр энэ цаг хугацаа орон зайныхаа эзэн учраас хилээд өгжөөд нь баярлах хэрэгтэй. Хэлэгч алгагүй гэж би бодож байна. Тэгээд аль талдаа буруутгах сэтгэлгээл яваад байна. Бид нар бинийгээ буруутгавал үгүй хүн олдохгүй, үгүй онгод ч олдохгүй. Тэгэхээр тэрийг бол зүгээр хойш нь тавьсан зүгээр хаал гэж бодож байна. Үнэхээр сонсомоор мэдмээр байсан юм а мэдчих олон маш их баярлалаа. Тасрахгүй өөрөөрөө суугаад л байдаг болохоор урамгүй буулгахаач болсон. Тэгээд л би өвдөд байж лээ. Тасардаг хүн бараг байд юм уу та? Тасардаг хүн их цөөхөн шүү. Тэгээд тэр бүрэн тасардаг гээд байгаа хүмүүс чинь хоорондоо бүрэн тасардаггүй штэ л гэд хэрэлдээд идэм билээ шүү. За энэ онготтой байсан ярилцлага бол бүр үнэхээр толгой иргэн болсон байлээ. Би энийг сүүлд нь өөрөө бүр хэд дахин сонсоод бичиж мичээд өөрөө жоохон толгой иргэд дууссан л явж байгаа. За энэ бас юу гэнэ? Энэ жинхэнэ онгод лав биш байх шүү. Арьс махны арилжаатай альбан тэрэн гэдэг нэг иймэрхүүл байдаг. Арх хөөн өөр дээр нэрсэн хүн бүрт үсэрхий хилээд ерөнхийдөө очиж уулзсан хүн бүртэл бузартан да. Үнэхээр л язгуурын онгодтой бол эхлээд улаачин сурах хэрэгтэй. Буддын гүн ухаан судалж зөв бурууг ялгахгүй бол оройтой бөө болгон хараал хийсээр өөрийгөө ч өрөөлөж амьдралыг сүрүүлдэг шүү гэд нэг намайг нэг үзий ятцсан гар байна. Намайг одоо үгүй намайг гинэ. Манай онготыг одоо арх уудаг гэж яаж мэдээд байгаа юм болоо. Үзэж хардаг бол зөв үзэж хараарэ гэж хэлмээр байна. Манай буурлууд буултан дээр арх битийл шимж амсдаггүй. Намайг ч ер нь юу ах угаасаа уулгадгүй маш дурггүй байдаг. Тэгээд энэ арай үнэхээр л язгуурын онгодтой л эхлээд улаачин суралцах хэрэгтэй. Буддын гүн ухаан судалж гинэ. Буддын гүн ухаанаас ч өмнө бөө мөргөл байсан шүү. Яахаараа бид нар буддын гүн ухаан судлах хэрэгтэй юм болоо. Би зөвхөн буддын гүн ухааныг үгүйсэхгүй. Би тэгж ярил бүр христийг ч үгүйсэхгүй заяа. Би гэхдээ тэднийг шүтдэггүй л дээ. Эдгээр гүн ухаан шашин шүтлгүүд чинь дандаа хүмүүсийн итгэл бишрлийг хураагаад тэднийг одоо зөв зүйтэй нь чиглүүлэх зорилготой штэ. Гэхдээ бөөхөн буддын гүн ухааныг заавал судлаад буруу зүгийг ялгаж
байна гэдэг чинь зүгээр нэг тийм логикгүй санагдаад байна. Онгодтой уулзаж ийм ярианд хамт оролцож болох уу надад их сонирхолтой байна. Ер нь бол болно. Тэгээд над одоо би ч нэг олон хүнийг буралтаа зулгуулж амжаагүй л юм л та. Угаасаа манай хамаатай садч над дээр нэг тоож ирдэггүй юм. Ер нь тийм олон хүн бол ирж байсангүй. Тэгээд надтай ирж золгоод бодорцсон хүн байвал энэ дээр комент хийрээ заяа. Тэгээд бусдтай анхааруулна үсттэй. За би онготын подкастн дээр ирсэн комментуудыг бол нэг хариулт энэ үг санал бодлоо солилцоход одоор бэлэн биш байна. Би өөрөө жоохон зэгцлэх хэрэгтэй байна. За гэрлийн өргөө мөргөө гэж төөрөөд юу гэхвэ? Үннийг хайж байвал уламжлалт бөө мөргөлөө судлаараа нөхдөө гинэ. Уламжлалт бөө мөргөл гэдэг чинь яг юу юм бэ? Бодвол одоо нөгөө дээр үед те мерсэр бөө цөөхөн байх үед байсан бөөгл уламжлалт бөө мөргөл гэж хэлэх гээд байгаа лу. Гэхдээ тэрнээс ч өмнө тэр шарын шашнаас ч өмнө бөө мөргөл байсаар байсан. Яг би улаач болохоо мэдчихэд угаасаа бөө гэдгийг яг ингээд бүр маш их судалсан одоо хайсан байхгүй ирж хайсан. Тэгэхэд YouTube сувгууд бас олон байт юм билээ. Тэгээд тэр уламжлалт гэдэг байгаа хүмүүсийн сонссон, ер нь бүгдийг сонссон, үзсэн, харсан. Гэхдээ бөөгийн тухай нам тийм олон байдгүй. Тэгэнгүүт юу яаж байгаа вэ? Тэг би ингээд бодсон. Яагаад эдгээр хоорондоо ийм амар өөр юм болоо гэд. Тэг би ч угаасаа нөгөө зөвүү тав сонсогч учраас ер нь зөвүү тав суйртай хүн учраас яагаад энэ бусад бөөнөр нь ийм өөр аваад юм болоо гэд бүр үнэхээр гайхсан. Тэгээд хариултаа нэг их олж чадаагүй тухайн үед одоо бодоход бол зүгээр адилхан бай гэдээ адилхан байх боломжгүй. Яад гэвэл өөр л ахгүй да. Бууж байгаа онгот нь өөр, онготынх нь ярьж байгаа юм нь өөр. Адилхан бай гэд өөр байна. Төгтөө. Тэгэд өөр зүйлийг худлаа гэд өөрөөсөө өөр бүхнийг буруу болохгүй худлаа гэж ингэж няцааж байгаагаараа энэ хүмүүс өөрсдөө ямархуу хэмжээний цар үрээдээ сэтгэлгээдэй гэдгээ өөрсдөө ингэж хилээд өгч байгаа гэж л одоо хэлээ да. Ихэнх нь хот санагддаг, өөрөө чинь яриа үнэн санагдлаа. Онготууд нь ямар ертөнцид амьдардаг юм бэ? Үнэхээр өг дээдсүүд тэгээд тэнгэрт байж байдаг юм уу? Үнэхээр тийм байдаг бол яавал онгод тэнгэр болоод яавал хүн болж төрдөг юм бол үнэнгээс асууж байгаа шүү гинэ. За ямар ертөнцид амьдардаг гэхээр тэнгэр гэхээр чинь дэлхий чинь дээшээ тэнгэрээсээ дээшээгээ юу лээ? Огторхой ертөнц байгаа шүү. Тэгэл тэнд л байдсан болов гэж би хувьдаа л ойлгоод байгаа шүү. Энийг гэхдээ яг таг тийм юм гэж хариулахад үнэхээр хэцүү. Яг тэгвэл онгодууд чинь тэнгэртэй байна. За тэгэл ирлэг там гэхээрээ доошогоо явцдаг юм ингээд маш өргөөрөө та асуулт. Тэгээ би энэ дээр бүр шууд ингээл хариулах гэхээр ёстой жоохон зэгцэлгээ шаардгаар байна. Ийм асуулт руу гэхдээ явандаа орох баха би биш маа гэхэд онготууд ядаж ирэх байх гэж бодож байна. Гэхдээ энэ талаар ярьсан подкаст энтрүүдээс байдгийг шүү. Сонирхож үзээрэй. За нэг намайг үзэн яддаг нэг хүн чинь л баахан сургаалаа хэлсэн билээ. Тэгээд уншин да. 108 угуулцтай Монгол гутлан өмсөж бөөлдөггүй байгаа шүү. Бөө хүний гутлыг гөрөөс юм уу зэр ярьсаар хийдэг юм. 108 манжиг могоо гэж байхгүй. 81-ийн лосыг төлөөлүүлж 81-ийн ширхэг манжиг хийдэг шүү. Хоёуг овц буруу бол бөөгийн жинхэнэ онгод ордгүй гэж байна. Тэгээд мэддгүй хүмүүс нь мэдээд авчирээ. Гэхдээ би энэ дэр нэг юм асуумаар байна. Хүн болгон 81-ийн ширхэг манжигтай байх юм уу гэж асуумаар байна. За бүтэхгүй минь онготоо төрлөө олоогүй сүнс тэрэн буулгаад байна уу гэдгээ сайн мэдээж аваарай. Хэнгэрэг бариад авсан хинч хит хэнгэрэг нүтгэд тэр хэнгэрэгний дуугаар хий биетүүд төрлөө олоогүй олон сүнснүүд хүний бие рүү орох гэж дайрдаг. Бас орж ирсэн онгод цайл амцсан уу гэхээс арх болон тамхи хэрэглэдэггүй сууж уудаггүй байгаа шүү гэнэ. Манай онготыг л одоо арх уудаг л гэд бодоод ах юм. Ямар сони би хин тэгэлж вэ гэхгүй. За тэгээд хэцэнгэрэгний дуунаар тэр олон төрлийн хий биетүүд дайрдаг гэж тэр битэл хуурын дуугаар олон хий биетүүд бас
оролдож үздэг гэж би бол олон хүнээс сонссон. Энийг үнэн гэж бодож байна. Нэг үе бодвол хуурмаг бөөнөр олон шав босгоод удам судраар нь бөө болгоод байсан. Алга болоод одоо буцаад сэргэж явах шиг байна яндаа гинэ. Одоо яндаа нэрээ. Очоогүй цаанаас нь 13 эр тэнгэр шүүгээд өгд юм аа. 13 эр тэнгэр гэдэг нь юу юм бол тайлбарлаж өгөр. 13 эрэлхийг хэлж байгаа юм уу? Эр тэнгэр. Би л эр тэнгэр гэж сонсог юм байна. За тэгээд шүүгээд өгд юм бол та өмнөөс нь юундаа стресс нвэ? Бөө болоод мөнгө хийх санаатай юу гинэ. За бөө болсон миний бизнес маань бол одоогоор хасах 12, 3, 4, 5 саяын баланстай явж байгаа. Би бөө болоод 1.6 одоо би чи өөрийгөө бөө гэхгүй юм байгаа юм л та. Уг нь улааж гэх юм байгаа. Тэгээд би улааж болоод 1.6 жил болохдоо нэг олон хүнтэй золгоогүй. Тэгээд золгохдоо нэг хамаатны ахаасаа нэг 20,000 төгрөг авч үзсэн. Бусад хүнээс нэг чудаа мөнгө төгрөг авч үзээгүй. Яг айлд орж ирж байгаа хүмүүс нэг сүү, чоко паяал барьж орж ирдэг. Тэгээд тэр 20,000-ыг болохоор би тахил дээрээ юм авч удамтайгаа холбоотой нэг юм авч тавих хэрэгтэй байсан. Тэрэнд нь зарцуулсан. Тэгээд тэр нь 20,000-аас үнэтэй байсан. За тэгээд ер нь бөөг бизнес болгоно гэж бодож байгаа хүмүүсийг би бол айгу бизнес сэтгэлгээ муутай байна гэж хэлнэ. Яа гэвэл байнгын орлого олж явах хэрэгтэй шүү дээ. Орлого нь нөгөө бизнес чи эргэлтээрээ мөнгө олж явах хэрэгтэй шүү дээ. Бөөд ямар тийм эргэлтийн ашиг орлого байгаа юм бол гэж би бодоод байгаа хгүй. Нэг цөм орж ирэх нь босгохтой мөнгө аав те нэг 2 3 4 сая гэж юм уу мэдгүй. За тэгээд тэр чин бол яг нөгөө тогтмол орлого биш учраас нэг орж ирээл тэгэл болоо юм бол тэр чинь их мөнгө биш байхгүй. Тэгээд нэг 2 сарын дотор дуусчих штеп. Тэгээд тэр орлогоо тогтмол байлгахын тулд байнгын хүн босгох болчиход байгаа байхгүй. Тэгээд хүн босгох гэдэг чинь бол маш хариуцлагатай нөгөө хуйг хувцсын зөв тодорхойлохоос ахуулаад нөгөө хүнийхээ амь насыг харж манаж онгод тэнгэртэй хамт хариуцж явдаг багш гэж байгаа хүний одоо онгодуудынх нь хувьд ч гэсэн маш их үйл хэрэгтэй, маш их хариуцлагатай ийм ажил байхад ийм их ажлыг ингээ нэг 2 3 сая төгрөгийн төлөө авчаад дахиад босгох хүн хайгаад ч юм уу те. За тэгээ оллоо гэхэд бөөнөр нь араараас нь босгох гэвэл хин ч гэсэн яг үнэнгээсээ багшийнхаа үйлийг хийдэг хүнд бол үнэхээр ядаргаатай цогтмаар ажил байгаа байхгүй юу. За тэгээ худалдаасаа босголоо гэхэд нөгөө 3 саяхаа орлогыг тогтмол байлгахын тулд яах юм? Сартаа 3 саяг олохын тулд жиргэлтэй 12 хүн гээд ингээ явах юм бол за нэг 30 хүнийг буруу зөв босголоо гэж бодоход худалцуул гэдэг чинь угаасаа цаг хугацааны явцад тэгээд ил гардыг штэ 30 хүн 30-уулаад хийдэг байлаа гэхэд 31-т нь ядаж чи намайг буруу босгочихжээ гэд хэрүүл зарга хийдэг л хгүй. Тэгэхээр энэ бол ингээд яаж хол явахгүй л бизнес юм шиг надад санагдаад байгаа. Тэгж хэлмээр байна. Мөнгө хийх санаатай юу гэдэг асуултанд би ингэж хариулж байна шүү. Тэгээд миний бодлоор энэ бол явцгүй бизнес ээ. Би бөөгөр мөнгө хийнэ гэж бодохгүй байна. За болоогүй хүний үдэл засал руу цагаан тэнгэрээр 9 жил бөөлж байж хар тэнгэр нь орж иж дөнгөж үзэх хэрэгтэй болдог юм гинэ. За цагаан тэнгэр гэдгийг бодвол нөгөө барьж боддог, илж таалдаг домж онгодуудаа хилээд байгаа юм болов да. Тэгээд надад домж онгодууд байгаа. Хар тэнгэр гэдэг надад бодвол дайчтай илж байгаа. Тэгээд гол бодог онгодууд нь дайчтна. Юу гэх юм би одоо өөрөө нөгөө хөшин настай аав ээжтэй хүн учраас хамаатан саддангуудаа ирэхэр ч юм уу те нэг тэр хүмүүс чинь бөөг нэг барьж баддаг гэж боддог байхгүй. Тэгэхээр бас тэр үеийн дүүргэж өгчихгүй л онгодуудаа шахаал угаасаа яг хамаатан садан ирж золгохоор надад шал өөр онгод орж ирдэг. Тэгээд эдгээр нь тэр барьж бадах үйлээ хийдэг. Гэхдээ аав маань надтай ойр ойрхон золгохоор дандаа тэр хамаатан саднуудтай долгоод байдаг буурал нь орж ирэхгүй нөгөө голлон буудаг толгой онгод маань ихвчлэн байж байгаа штэ. Тэр онгод бол тэр онгодыгоо би ингээд аавынхаа толгойг бариад өгч над хөвшин хүн чинь толгой тэрхэнд өвдөж байгаа гэж ингэж жоохон зөтгүүлсэн ч манай тэр онгод бол хизээч байхгүй да.
зүгээр үүгээрээ л ялгаатай тий. Тэг би 9 жилчингээ цагаан тэнгэрээрээ одоо тэр хүн амьтан барьж базаад явъя гэсэн ч тэгээд дуудаад буулгаад ирэхэд удалгүй мордол солигдол өөр үлдээ онгодууд нь бууж ирээл өөрийнхөө үлийг хийдэг л байхгүй да. За тэгээд мэдэхгүй олон хүмүүст мэдэмхэрч байж тэгээд доошоогоо явж удаа юу ч мэдэхгүй сэтгэлийн өөрлөөр явж байгаад хүчгдэг шүү. Сайхан сэтгэлээр л сануулаа. Хожмын нэг өдөр ухаарах байлгүй дээ. Чаваас гинэ. Тэгээд пис гаргачаад тэгээд найрамдах гад байгаа мó мэдэхгүй байж байгаад доошоо явж удаа гинэ. Тэгээд доошоо явах хүн би болохоор та санаа зовох хэрэггүй. Санаа тавьсанд баярлалаа. Годомж болгонд нэг хэнгэрэг хиттэй тойл зүүж эргүүлж майн тоолдгүй мангар хар эрэхтэй бөө нэртэй ус цасанд ч ордгүй энэ буддын шашинтай үг юм болов. Алтаасан юмнууд яаж ч хүний үзэл засал хийж амьдраад дэм болох вэ дээ. Тэгээл чаддгаар нь хүний захиалгаар хараал хийж л суудаг. Дагаж яваа мангас шуламсаас салаагүй ээж юуных нь онгод орох. Онгод нь ороогүй бөө ямар ямаараа л усын үйл хийх вэ дээ. Жинхэнэ бөөгийн онгод гэдэг бол хийх юмаа хийгээд гараад явдаг. Ингэж яриад цайц уугаад байдгүй юм л да. Онгод гэдэг чинь тахилын идэг хийгээр хүртдэг гантанд хүртэл бурхтын өмнө тавьсан балин тахил хазагдаж хуураагүй байдаг үстэй. За тэгээд цаг хугацаа өмнгийг харуулад өгдөг юм дөө. Тэнгэрч шүүгээд өгөндөө. Тэнгэр шүүн шүүдээ та шүүхгүй гэж хэлээ. Ковид техник шүүлтэнд байсан маш олон буруу муу үйл хийдэг. Хуурмаг бүл ам эдтэн шидтэн нарыг цэвэрлсэн. Одоо ч дараацын цэвэрлэгээ шүүлд удахгүй бомбын эринд худлан хуурмаг бүхэлжлэгддэг. За тэгээ бомбын эринд орж ирж байна. Битгий санаа зовоо. Энэ бүхнийг таад шүүхгүй, бич шүүхгүй. Та битээр шүүдгэн бишээ. Тэгээд энэ комментиг одоо яг надад зориулж бичсэн юм уу? Хэн зориулж бичсэн бисээ ойлгохгүй л байна л да. Би тийм амар халтар усанд ороогүй харагдаад байдсан болов гэж нэрээ бодоод өнөөдөр нэг юм хайлт юм нүрээ буудсан. Би нөө бусад бичлэгүүдээр огт нүрээ бодохгүй байгаад дил бүсэрсэн юм харагдаад тараас халтар малтраар дуудсан болов гэж бодлоо. Гэтэ амьдрал дээр би угаасаа нэг нүрээ будаад байдгүй тэрэнд анхаарал хандуулдаггүй жоохон хинэггүй юм баггүй юу. Угаасаа нөгөө залуу насндаа хитрхи их будсан болохоор гэх юм ааш. Тэг би энэ комментууд дээр нэг өөрийгөө жоохон хэрүүл хийчихье гэж бодсон юм аа. Тэгсэн чинь буурлаад болохоор чи ингээ хэрүүл хийх юм бол наад бусдыг үгүйсгээд өөрийгөө л ингээ тодлоод байгаа үнтэйгээ яг ижилхэн болоод ингээ төвшөнд нь буучнаа. Тийм болохоор бусад хүмүүсийн онгод улаачтай ингэж сургасан байна гэл хүлээгээд авчих. Тэгээд яаж өргөн уудам цаар хүрээтэй сэтгэдгийг өөрөөрөө үлгэрлэж харуулна уу гэхээс хэрүүл хийснээрээ бол ямар ч үр дүнд хүрдгүй шүү гэсэн утгатай жоохон үглээд байсан учраас би энийг ингээд уншаад орхиё л гэж бодлоо. Тэгээд тэсгүй нэг жоохон ганц нэг үг хэлсэн байж мэднэ. За тэгээд хэнгэрэг буг согоо хандгаа баагаа юм уу чонны арьсаар хийгдэг ямааны арьсыг халах бөө хизээж барьж ирүүлж байгаагүй энэ төр гэд битсэн байлээ. Тэгээд монголчин өөрөө 30 мянга ч гэлөө 50-60 мянга ч гэлөө бөөтэй гэсэн. Тэгээд тэр болгоом чинь хэнгэрэг ташрах болгондоо шинээр босох болгондоо буг баагаа чоноо авлаад ах юм бол тэртээ тэргүй ховордож устдаж дуусч байгаа энэ ан амьтад чинь хэцүү биш үү. Тэгээд яг энэ хүний хэлж байгаа энэ хуйг хэрэглэлийг бол би болон маш олон хүмүүс ингээ худлаад бөө юм байна л та. Яг тэгээд тэгж бодож болно шүү дээ. Хүн тэгж бодож болно. Дээрээс нь би бол яг хуйг буурлуудын хуйг хувцс хэрэглэл эдлэл хэрэглэлүүдийг ямарваа нэгэн утга учиртай тэр онгодуудын хэрэгэлдэг хамгаалалт зэр зэвсэг овог удам хугацааны бэлэгдэл нууц энтрийг агуулсан байх гэж боддог. Тэгээд тэр болгоныг форумжуулаад нэг хэлбэр галбирт цутгаад ийм л байх ёстой гэх юм бол өрөөсгөл болов гэж бодож байна. За ийм л энэ комментэн дээр. За жоохон ганцаардсан байдалтай л байна. Найз хайж ийн гэсэн хүн групптэй нэг дээрээ. Тэгээд би группт хүмүүс нэгдүүлж чад мөнгө хийх гээгүй шүү.
Байранд байдаг болохоор онгодоо хаана хөвчлэн буулгадаг вэ? Байрандаа л буулгадаг. Тэгээд бас хөдөө явж бөөлхийг эрхмэлдэг. Бас нэг аавын маань хашаа байшин байгаа. Тэнд бас очиж буулгана. Тэгэл байранд болохоор бас яг бууж ирэхдээ нэг хий цэнгэрээ нэг дэлдэд идэг юм дөө. Харин үйл хийгээрээ жоо нэлээд дэлдэх гэдэг. Тэр нь бол үнэхээр дарамттай байдаг. Би нөгөө хүн амтнд төв болцоход тэгэл санаа зовол буурал үүлээ хиймээр идэг. Тэр юун дээр үнэхээр асуудал болдог. Би ер нь нэг гэр бариад гаръя юу л гэж бодоод байгаа. Сайн байна уу? Түшээгүй буун гэдэг нь ямар байдаг вэ? Юу болдог вэ гинэ. За энэ болохоор жоохон олон талтай л юм шиг үлээ. Зарим буурлууд чинь нүдэн айнаад идэг юм шиг үлээ штэ. Манай буурал болохоор нүдэн нээждэг болохоор тэгээд өөрийгөө түшээл өөртөө цайгаа аяглал уучдаг гэсэн үг. Гэтэ эсвэл ингээд цайгаа ууя гэдэг над руу дохио өгөхөөр би өөрөө гар хүлээ хөдөлгөөд цайгаа аяглал уучдаг л гэсэн үг. Багштайгаа холбоо орихгүй талаар ярих боломжтой юу гэж чинь тэгээ хөрх юм уу багшаа би чинь нөгөө ихэндээ баахан сэжиглээд намайг буруу босгочлоо гэд холдцсон. Гэхдээ би бол одоо багштай үнэхээр муу сандгүй харин ч баярлаж талархаж явдаг. Тэгээ холоос хайрлаж явдаг да. Одоо ч гэсэн нэг холбоотой байхгүй байгаа. Өөр багш дээр өргөгдсөн байгаа. Нэг асуулт байгаа юм ба. Нэг танилыг маань бөөд үзүүлэх гээд очихт нь та бөөд итгэдэггүй бөөгөөс өөсөв ирээд байдаг хүн гэсэн танд юу ч хийгээд нэмэргүй гэд хөөсөн гэдэг тэр танилыг маань хүлээж аваад итгүүлээд бишрүүлээд асуудлыг нь шийдэд өгч болохгүй юм уу? Хүнийг ялгарлаад байдаг нь муухай шүү гинэ. Муухай биш үү гинэ. Тэгэхээр нөгөө энэ хий зүйл чи өөрөө итгэл авч иж бийждэг учраас итгэхгүй хүнд үйл хийхээр нэрнгээсээ нэмэргүй гэж би ч гэсэн бодож байна. Одоо тэр онгод заяа би чамд ингээд ийм үйл ингэж дүргэж ингээл тэгж яхад нөгөө хүн чинь дотроос тийм гэж юу яасан шал худлаа гэд бодоод ахаар үнэхээр тэр буурлын хийж байгаа үйл нь тэр хүнд хүрэхэд хэцүү байхаа. Тэгээд угаасаа өөрөө итгэхгүй байгаа хүнийг хөөе чи надад итгэж чи би юмдан байгаа зү нааг бишрээч энэ гэж тэр хүний итгэл бишрэлийн орон зайд халтаад тэгээд халтан байж тэр хүний асуудлыг шийдэж өгнө гэдэг чинь ер нь хэцүү л дээ. Ер нь хэцүү. Тэгээд ялангуяа буулттай байх үед энэ урд сууж байгаа хүмүүс ингээд хэрэг итгэхгүй байна уу тэг үйл авшиж нэг хүнд итгэхгүй байна уу энэ нь бүр амар хүчтэй мэдрэгддэг. Тэр нь бол ингээ буултыг маш тухгүй болгодог. Яг урд суучаал ингээл те ёо гэл ингээд ившээгээл бушуухан босоод явах юмсан гэд бодоод байгаа хүн бол ингээ буултанд үнэхээр саад болдог. Би бол тэр үед баг ингээд шууд өөрөө буурлыгаа дайраад та болооч та босоо яв гэд хэлчмээр санагддаг байхгүй бүр тэгж юм тухгүй болгодог. Тэгээд итгэхгүй байгаа бол тэр хүн бөөд үзүүлэх хэрэггүй, итгэхгүй байгаа нэг хүчээр итгүүлэх аргагүй л гэж хэлмээр байна. Гэт ерөнхийдөө дуусч байгаа хаад гал бодоод унтчихгүй байгаа яах вэ гэсэн асуултанд би хариулт өгсөн. Гэхдээ ерөнхийдөө бол бус бүх хүмүүст хандаж хэлэхэд бодоод байгаа бол тэгэл галаал асаан штэ. Ил гал малын хажууд суудаг ч юм уу. Тэгэл гэр орондоо лаач болтгоо барайл зул хасаагаад тэгээ тэндээ тантан дэлээ хасаагаад ямар вэ? Зул хасаагаад ямар вэ? Яг гал хасаагаад ямар вэ? Гангийн гал ямар вэ гэх мэтчлэнгээр аль нь илүү баясгаж гин гэдгээрээ тантан тэгээд хүмүүс яг ингэж байдаг байхгүй. Би нэг сайхан өргөл өргөчмөр л санагдаад байдаг гэл ерөөс ингэ санагдаад байдаг гэдэг. Тэгээд яа хийхгүй байгаа юм бэ? Хийх хэрэгтэй. Хийл гэд санагдуулаад байгаа шүү. За миний Facebook хаяг IG-г бас асуусан хүмүүс нэг 5 6 харагдах шиг болоо. Тэгээ 5 6-уулаа группт ороод ирээрээ. Номнуудаа ханаас авсан бэ гэдэгт хариулсан тий. Хий зүйл бодиттой арга билгээ тэнцвэрлэх тухай гэдэг дээр би яг 2 жилийн өмнө бага охиноо төрүүлээ 6 ондож байсан юм гэд маш сонирхолтой комент хийсэн байлээ. Та бүхэн энийг бас уншаарай. Надтай адилхан зүйл мэдэрсэн байлээ. За ингээд дуусчих шиг нэг 90 юм уу ийм юм уу гэдэг комент
байсан да. Намайг нэг тэгсэн байсан. Миний бүр хамгийн юм өсмөсөө задгаа тавиад эмхтэн хүн шиг сууж байгаа бичлэгэн дээр маань ир юм уу юм юм уу нэг л сонин гэд нэг комент ирсэн байсан. Тэгээ тэрэнд бас хариулъя. Би нөгөө ээж аваас анх эмэгтэй болж төрсөн. Тэгээ эмэгтэй болж төрсөн болохоор хоёр хүүхэд төрүүлсэн. Тэгээ одоо хүртэл хүүсээ солиулаагүй эмэгтэй хിവэрэ байгаа гэж хэлмээр байна. Бас нэг устгагдсан комментууд байгаа. Бүр намайг ингэ үзий ядаад чи ч юу хөхөө явж исэн гэдэгтэй ямар их сансан мó ямар юм бэ гэсэн мэлээ. Үхсэн чинь дээр үжтэй энэ гэдэг. Тэг би тэн дээр бүр ингэ шоконд оронгуудаа шууд устгацсан. Маш их гайхсан учраас тэгэд ямар танихгүй хүн нь хүний яриаг сонсоод энэ хүн үхсэн дээр үжтэй гэд ингээд ингэтлээ амар ууралж хэлгэнд юм бол доо гэд үнэхээр гайхсан. Тэг яг тиймэрхүү доромж утгатай комментуудыг бол би цаашдаа ер нь хязгаарлая гэж бодож байгаа. Тэгээд энэ эсрэгцэн комментууд дээр би зүрх тарахгүй байхаар нөгөө I haven't responded гэсэн утгаараа зүрх дараагүй комментууд нь байнга нүдэнд харагдаад байнгын стресстүүлээд одоо нэг бол зүрх дарж нэг бол хайдалж ийл гэсэн бодолтой байна. Тэгээд бүр амар доромжилсан комментуудыг бол хүлээж авахгүй байл гэж ер нь бодож байна доо. За тэгээд өнөөдөр бол маш урт бичлэг боллоо. Яг өгөөжтэй байж чадсан эсэхийг би бол сайн мэдэхгүй байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийг үгээр дуусгая. Маш гоё, эерэг сайхан комментууд бол зүгээр 98% тал байх шиг байгаа. Тэгээд 98%-ийн эерэг сайхан сэтгэл үлдээсэн та бүхэнд маш их баярлалаа. Намайг цаашдаа нөгөө шавтрахгүй байхад урмаар их тэтгэж байгаа шүү. Тэгээд гой комментууд бичээд хоорондоо үзэл бодлоо солилцоод бас надаас санаа өгөөд зааж зөвлөх юм байвал бас болно шүү дээ. Хэдүүлээ гоё дэм дэдээс ирчэндээ гэдэг шиг явцгаанаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.